За сайн байцгаана уу? 2025 оны 3 дугаар сард болох үйл явдлуудыг илүү их наривчлан оруулж байна. Яагаад тэгэхээр энэхүү мэдээлэл маань сугар гариг болон бод гаригийн ухрах хөдөлгөөнтэй холбогдуулан оруулж байгаа мэдээлэл. За тэгэхээр бол мэдээж хоёр чухал гариг маань бидний амьдрал хамгийн их чухал байдаг. Нэг нь харилцаа холбоо, ажил хэрэгтэй холбогдсон асуудлууд, нөгөөх нь болохоор санхүүгийн холбоотой асуудлуудыг энэхүү хоёр гариг маань хариуцж байгаа. Тэгэхээр 3 сард энэ хоёр гариг маань хоёулаа ухрах хөдөлгөөнийг хийгээд эхлэнгүүт таны хувьд ямар зүйл дээр анхаарах шаардлагатай вэ? Бас ямар зүйлүүдээс болгоомжлох, бас дээрэс нь ямар зүйлүүдийг хийж хэрэгжүүлэх зохилтой вэ гэдгийг энэхүү мэдээллээрээ оруулнаа. За ярих гэж байна. За тэгэхээр энэ одоо 3 сард бол энэхүү хоёр гариг маань ухрах хөдөлгөөнийг хоньны орд болон загасны ордод их идэвхтэй одоо ухрах хөдөлгөөнийг бол хийж байгаа. За энэ 3 сард үйл явдлуудын бас нэг чухал зүйл нь гэвэл сар маань охины ордонд битүүрч байна. За 3 сарын 14-нд сар хэртэлт охины ордонд бас болж байна. За бод гариг ухрах хөдөлгөөний 3 сарын 15-наас хийж эхлүүлнэ. За энэхүү одоо 3 сард бол маш олон үйл явдлууд давхцсан болж байгаагийн дараагийн нэг зүйл гэвэл за нар сугартай аялаж бод гариг бас сугартай аялна. За нөгөө талаараа бас бод гариг маань 3 сард Далааман гаригтай бас хамтын аяллыг хийн. За 3 сарын 30-нд хоньны ордонд Далааман гариг одоо анхны одоо шилжилтийг хийж эхлэх нэ. За тэгээд энэ 3 сард ордуудад маань ямархуу өөрчлөлтүүдийг татах уу? Мэдээж үйл явдал илүү одоо болж байгаа энэ үеүүдэд бол анхааруулan оруулах мэдээллүүд бол байна. За энэний уртталт нь болохоор сугар гариг ямархуу энергийг таны одоо төрсэн чартн дээр чинь хэрвээ одоо аль ордон дээр байршсан бол танд ямар санхүүгийн байдал, хайр сэтгэл, харилцаа холбоог татдаг вэ гэсэн мэдээллийг ерөнхийдөө оруулсан байгаа. Тэгвэл энэ удаа болохоор ухрах хөдөлгөөн хийж байгаа маань таны одоо хувьд тухайн сарда ямархуу зүйл дээр анхаарах нь вэ гэдгийг бол илүү ярьж оруулна. Тэгэхээр 3 сарын 2-ны өдөр сугар гариг маань ухрах хөдөлгөөнийг бол хоньны ордонд 9-өөс 10% налуутай хийж эхэлнэ. За тэгэнгүүт энэ үеэр мэдээж бүхий л одоо кардинал ордууд бол үүн дээр одоо анхаарах шаардлагатай. Ялангуяа эхний 10% налууд гариг иргэсэн байршиж байгаа хүмүүс энэ үе дээр бас анхаарах шаардлагатай. Мэдээж бол хоньны ордонд сугар гаригтай хүмүүс болон ямар нэгэн байдлаар хонь, матар, за тэгээд мэлхий, жинлүүр гэсэн ордууд маань анхаарах ёстой үе байна гэж бол үзэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж та эхний хувийн налуу 10% налуу дотор ямар нэгэн гариг ирэх ёстой бол энэхүү бас мэдээлэл маань илүү идэвхтэй танд мэдрэгдэнэ. За 3 сарын одоо энэ 2-ны өдөр сугар гариг маань ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр хоньны ордныхонд бас нэлээд анхаарах ёстой. Мэдээж таны хувьд мөнгө санхүүгийн байдлаа юунд үргэж байгаа вэ гэдгийг бас анхаарах ёстой үе бол эхэлж байна. За мэдээж сугар гариг бол үхрийн орд болон жинлүүрийн ордыг удирддаг. Тэгэхээр энэ үеэр үхэр болон жинлүүрийн ордныхон бас ямар нэгэн байдлаар дотоод өөрчлөлтүүд гарч эхэлнэ. За ерөнхий байдлаараа бол энэ 3 сард санхүүгийн асуудлаа анхаарах шаардлагатай сар гэвэл мөн үү гэвэл мөн. Яагаад тэгэхээр таны хувьд мөнгө төгрөгөө юунд өрөх үү, юунд зарцуулах уу, эсвэл хадгалах уу, эсвэл хураах уу, эсвэл ямар нэгэн зүйл худалдан авах уу, эсвэл ямар нэгэн зүйл хөрөнгө оруулалт хийх үү гэж бодож байгаа бол энэ үеүүдэр тодорхой хэмжээгээр болгоомжтой хандах шаардлагатай. Ямар нэгэн зүйл одоо ойлгомжгүй, харагдаагүй, итгэхгүй, эсвэл нуугдмал байж болох үз. За нөгөө талаас болохоор энэ үеэр бод гариг удахгүй араас нь ухарч эхэлнэ. Тэгэхээр бод гариг маань 3 сарын 3-нд хоньны ордонд орчоод тэгээ ухрах хөдөлгөөнийг 3 сарын 15-нд хийж эхэлж байгаа. Тэгэхээр бол ингээд сугар ухраад удаагүй 2-7 хоногийн дараа бод гариг маань ухрах хөдөлгөөн хийж байгаа.
Тэгэхээр бол мэдээж энэ нь таны хувьд ямар нэгэн зүйл худалдаж авах, ямар нэгэн зүйл захиалах, ямар нэгэн аяллаа зүйлээ шийдэх, эсвэл хин нэгэн хүнтэй ажил хэрэг яриад энэ маань бүтлгүүтэх, эсвэл ямар нэгэн зүйл хоошлогдох, эсвэл ямар нэгэн зүйл яг тухайн өдрөө шийдэгдэхгүй байх гэсэн иймэрхүү саадлуудыг үүсгэж байгаа учраас яаран ямар нэгэн шийдэл гаргах гэж энэ үеүүдээр бол явах шаардлагагүй. За нөгөө талаас бас мэдээж бод гариг ухрахлын хийснээрээ мэдээж ажил төрөлтэй холбогдсон ямар нэгэн асуудлуудаа анхааран үзэх шаардлагатай болдог. Тэгэхээр ямар нэгэн ажил та хийх гэж байгаа, зохион байгуулах гэж байгаа, эсвэл эхлүүлэх гэж байгаа бол энэ үеэр та маш анхааралтай байх хэрэгтэй. Эхлэх гэж байгаа, хийх гэж байгаа ажил чинь өөрөө бүх мэдээлүүд нь танд хангалттай байна уу гэдгээ шалгах шаардлагатай. Ямар нэгэн зүйл дутмаг байгаад ямар нэгэн ажлыг зохион байгуулах гэж байгаад энэ маань алдаатай, асуудалтай болж эхэлнэ. За тэгээд энэ үеэр харин судалгаа хийх, илүү ухах, ямар нэгэн зүйлийг ухаж олж илрүүлэх, эсвэл мэдээллүүд дутмагшилтай байгаа бол үүн дээрээ мэдээллүүдийг олж нэмэх гэсэн иймэрхүү шийдлүүдийг та хийвэл маш сайн байна. За нөгөө талаас сугар гариг ухрах хөдөлгөөн хийж байгаа хоньны ордонд хийж байгаа учраас маш их юм бодлогогүй худалдан авалтуудыг бас та хийж магадгүй. За нөгөө талаас сугар гариг ухрах хөдөлгөөний хоньны ордон дээр, бод гариг бас хоньны ордон дээр ухрах хөдөлгөөнүүдийг хийж байгаа учраас бусдтай муудах, эсвэл маш хурдцтай шийдэл гаргах гэж адгах, нервтэх, дээрээс нь бас зөсөө зайгүй бодох, төлөвлөх тэгсэн мөртлөө бодит үр дүнгууд байхгүй байх иймэрхүү асуудлууд бол үүсэх өндөр боломжтойг энэ үеэр анхаар. Нөгөө талаас бас мэдээж ямар нэгэн зүйлийг та төлөвлөж итэл яг бодит зүйлүүд маань гарч ирэхгүй байх. Мэдээж 3 сарын төгсгөлд 3 сарын 30-нд хүртэл бод гариг маань 70 мянган гаригтай хамтын аяллыг хийхлээр хэл яриа, үл ойлголцол, худал хуурмаг зүйлүүд илүү идэвхтэй болох боломжтой. Нөгөө талаас болохоор энэ сард бас 3 сарын 14-нд сар битүүрээд сар хэртэлд охины ордонд болж байгаа. Тэгэхээр бол охины ордонд 23% налуутай бараг нэлээд бүтэн шахуу энэ хүү хэртэлт маань болж байна. Тэгэхээр энэ хэртэлт, сар хэртэлт дээр эрүүл мэндийн асуудлуудаа анхаарах шаардлагатай, сэтгэл санаа тавгуурах, ходоод гэж хямрах, эсвэл ямар нэгэн сар битүүрлээс холбогдлолтойгоор нойргуудл үүсэх гэх мэтчлэн асуудлууд бол энэ үеэр болох боломжтойг анхаарах хэрэгтэй. За тэгээд энэ сард ордуудад маань ямархуу нөлөөтэй байхыг түрүүний ярьснаар мандалд ордоороо илүү сонсох шаардлагатай. Тэгээд хоньны ордныхны маань хувьд энэ сард анхаарах ёстой зүйл гэвэл нэгт та ямар нэгэн бодлогогүй үрлэг, зарлаг хийхээс болгоомжил өөртөө ямар нэгэн шин зүйл худалдаж авах шаардлагатай бол 3 сарын 2-ноос өмнө илүү идэвхтэй энийг ялангуяа физикал зүйл юм уу, би физиолог дээрээ ямар нэгэн зүйл худалдах магадгүй өөрийнхөө гоо сайханд анхаарах гэж байгаа бол энэ үеүүдээр ямар нэгэн гоо сайхны хагалгаанд орж болохгүй байна. Ямар нэгэн шин зүйл худалдаж аваад хэрэггүй байна. За нөгөө талаас харин эргээд өөрийнхөө ямар нэгэн төлөвлөгөө, санхүүгийн асуудалд өөрөөс шин шалтгаалсан ямар алхам хэрэгцээтэй байна гэдгийг илүү төлөвлөх шаардлагатай. Мэдээж сугар гариг маань таны хувьд санхүүгийн асуудал, харилцаа холбоон төр чи асар үр дүнтэй энергиудыг татдаг. Магадгүй энэ үеэр хуучин харилцаа юм уу, X чин иргэн гарч ирэх юм уу, эсвэл ямар нэгэн харилцаан дээр шийдэгдээгүй байгаа асуудлуудаа эрим хоёр, эхнэр нөхөр хоёр шийдэх шаардлагатай болох. За дээрэс нь ямар нэгэн санхүүгийн асуудалтай холбоотой зүйлүүдийг энэ үеэр бас нэлээд наривчлан судлах, мөнгөө юунд өрөх үү, юунд зарах уу гэдгээ маш их судлах шаардлагатай болно. За нөгөө талаас таны хувьд гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд харилцаан дээр эсрэг талын хүн ч юм уу, нөхөр ч юм уу, эхнэр ч илүү их тантай ойлголцох, харилцааны алхмуудыг хийж эхлэх боломжтой байна. За нөгөө талаас бас X харилцаа, хуучин харилцаа бас иргэн гарч ирэх боломжтой байна. За нөгөө талаас бас таны хувьд эрүүл мэндэд анхаарахгүй бол мэдрэлийн ядаргаа эхлэх өндөр боломжтой. Нөгөө талаас эрүүл мэнд дээр чинь 3 сарын 14-нд сар хэртэж, сар битүүрч байгаа учраас энэ үеэр амьдралын хэлбэр, эрүүл мэндийн асуудлууд ч иргэн сөхөгдөнө. Хэрвээ та эрүүл мэндэд анхаарахгүй маш удаан хугацаанд явсан бол энэ үеэр та юу
тарин түүнийгээ хураана гэдэг шиг асуудлыг бол илүү өөртөө татаж эхлэх нэ. Нөгөө талаас болохоор 3 сарын 20 гээд нар бол одоо хоньны орд руу орчин. Тэгэхээр энэ үеүүдээр бол таны хувьд харьцангуй одоо ирч хүчтэй болоод эргээд бас илүү олон асуудлуудыг давах чадамжтай болно. Тэгэхээр 3 сарын 2-оос 3 сарын 20-ийн хооронд хамгийн их одоо эрүүл мэндийн анхаарах, сэтгэл санаагаа сонсох, санхүүгийн байдалтай хяналттай, бодол санаа, хэл ярианы хувьд буруу одоо харилцааны асуудалд орохгүй тул хоньны ордны мандалттай хүмүүс нь хамгийн их хичээж амар тайван байж өөрийгөө илүү их сонсож томоохон шийдлүүдийг гаргахгүйгээр илүү их хийж байгаа ажлаа нэгтлэн дахин шалгаж судалж иж алхмыг 3 сарын 20-д гаргаад за ялангуяа 20-оос ахуулан ингээ шийдэлтэй хүрээд 3 сарын 30-ны одоо бас саадтай үеийг давсны дараа таны хувьд илүү ирч хүччин сэргэж бас дээрээс нь таны төрсөн өдөр тийм хоньны ордны сар эхэлж байгаатай холбогдуулан ирч хүчээ эргүүлэн олж авахын боломжоор хангах гэнэ. 3 сарын 29-нд болохоор нар хэртэл хоньны ордонд болж байна. Энэ нь 8% налуутай болж байгаа учраас хоньны ордны эхний 10 хоног төрсэн хүмүүс буюу эхний 10% налуу төрсэн хүмүүс маань хамгийн их өртөн. Тэгэхээр ажил карьерийн хувьд хамгийн сүүлийн удаа энэ хүн нар хэртэлт маань хоньны ордонд өнгөрсөн 1 жил 6 сарын турш болсон энэ хүү өөрчлөлт маань эргээд одоо болж эхэлж байгаа учраас таны хувьд одоо ялангуяа хоньны ордны сүүл хавцаа төрсэн хоньнуудын маань хувьд буюу одоо баг 4 сарын 15, 6, 7-нор төрсэн хүмүүс бол энэ үеэр хамгийн их анхааралтай байж ажил карьер дээр амжилтыг өөртөө их татах боломжийг өгч байна. Нөгөө талаас болохоор буд гарыг 3 сарын 30-нд хоньны ордоос гарна. Тэгэхээр тэр хүртэл ямар ч байсан таны хувьд 3 сарын 20-оос 3 сарын 30-ны хооронд 10 хоног таны хувьд шийдэх ёстой ажлуудаа илүү эрчимтэй шийдэх авах боломжоор хангаж байна. За энэ дараагийн орд болохоор үхрийн орд. За сугар гарыг маань 3 сарын 2-нд ухрах хөдөлгөөнийг бол хийж байгаа. Тэгэхээр үхрүүдийн маань хувьд энэ ухрах хөдөлгөөн таны хувьд өөрийн чин сэтгэл санаа, бодол санаа за тэгээд ямар нэгэн зүйл дээр илүү их одоо эргэж харсан, ажил карьер руугаа эргэж одоо харсан ийм алхмуудыг бол хийхэд нөлөөлнө. Илүү одоо хийсэн зүйлийнхаа үр дүнгуудыг хүртэх ийм хэлбэрүүдийг та өөртөө илүү их энэ үеэр бол анхаарч харна. Ямар нэгэн томоохон хөдөлгөөн хийх гэж хараад тэрэггүй буд гариг маань сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийж байгаа нь таныг удирддаг гариг. Сугар өөрөө ухрах хөдөлгөөн хийснээр эргээд өөрийнхөө одоо дараагийн том алхмуудыг илүү төлөвлөх, ямар нэгэн зүйлийг тэмдэглэх, судлах, дээрээс нь бүтлгүүтлээ одоо эргэж нэгтлэх ч байт юм. Эсвэл эргээд одоо дараагийн том санхүүгийн эхлэг тавихад дараагийн одоо 8 жилийн үр дүн танд идэвхтэйгээр энэ ухрах хөдөлгөөний дараа үүсэх учраас үхрүүдийн маань хувьд маш юм чухал бас өөрчлөлтүүдийг авж байгаа учраас яаран шийдэлд хүрэхгүй байхыг энэ үеэр зөвлөж байна. Тэгээд сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийгээд 2 жил болгонд одоо 1 жил 9 сар болоод 2 жилийн дотор одоо 2 жил болоод ухрах хөдөлгөөн хийдэг. Тэгэхээр бол энэ бол тийм байнга хийгдээд байдаг бас ухралт биш учраас маш их анхааралтай байх хэрэгтэй. Сүүлийн 2 жилд та юу хийж бүтээв? Юунаас одоо үр дүнгээ авав, юуг та хийгээгүй үлдээсэн байна гэх мэтчлэн ийм олон анхаарах ёстой ийм өөрчлөлтүүдийг та энэ үеэр хийж эхэлнэ. За нөгөө талаас болохоор буд гариг бас ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр буд гариг маань ухрах хөдөлгөөнийг 15-нд хийн. Тэрний наан болохоор 14-нд сар битүүрээд сар хэртэлтүүд одоо болж эхэлнэ үхрийн ордонд. Тэгэхээр охины ордонд. Тэгэхээр таны хувьд энэ охины ордонд болж байгаа хэртэлт маань өөрийн чин ямар нэгэн одоо бүтээлч байдал, дур сонирхол, ямар нэгэн манлайлах байдал төр чинь нөлөөллийг бол үзүүлнэ. Нөгөө талаас ганц биеуд маань энэ үеэр романтик харилцаа, за дээрээс нь ямар нэгэн сонирхол хоббигоо илүү их эргэн харах, за тэгээд бас ямар нэгэн сонирхолгүй өөрт ч одоо урт удаан хугацаанд хэрэгцээ шаардлагагүй зүйлүүдийг амьдралаасаа явуулах боломжийг бас өгнө. Илүү олон бүтээлч ажлуудаа хийх, илүү олон найз нөхөдийн хүрээллийг бий болгох, илүү олон хүмүүстэй танилцах, бас дээрэс нь өөрийнхөө чаддаг зүйлүүдэд бусдад харуулах боломжийг бол энэ бүтэн сар хэртэлт бол өгөх боломжтой. Нөгөө талаас яг одоо маргааш нь 3 сарын 15-нд буд гарыг ухрах хөдөлгөөнийг хоньны ордонд хийснээрээ
таны хувьд ямар нэгэн байдлаар альва зүйлээ хайж гээх, эсвэл хэрэгцээтэй эд зүйлүүдээ гээх, хаях гэдэг ийм зүйлүүд идэвхтэй болно. Мартах, санах, за магадгүй одоо мэдрэлийн ядаргаанд орох гэсэн иймэрхүү асуудлууд эргэн сэдрэгдэх боломжтой, эрүүл мэндэд анхаарах хэрэгцээтэй, ялангуяа их толгой өвдөх, толгойтой холбогдолтой асуудлууд энэ үеэс үүсэн сэдрэх боломжтой байна. Нөгөө талаас болохоор 3 сарын ухрах хөдөлгөөн маань нөгөө хэд удаагийн одоо хэртэлт ухрах хөдөлгөөн за үүн дээр нэмэгдээд нар одоо 70 мянга аригтай хүртэл хамтын аяллыг хийж байгаа. Тэгэхээр бол найз нөхөд хүрээллийг бий болгохтой бас болгоомжтой байхгүй бол худалдуур хүмүүс ямар нэгэн одоо харилцааны зөрчилтэй эсвэл та өөрөө хитрхи их бодит байдлаас илүүтэйгэр хийсвэр зүйлүүдэд автаж хүрээлэл хүсэл мөрөөдлөө ганд нь хаях одоо юу гэдэг ямар ч бодиттой бос зүйлийн араас хөөцөлдөж байгаа үгүйгээ та энэ үеэр илүү их мэдэж авах боломжтой бас үе эхэлнэ. Нөгөө талаас болохоор нар 3 сарын 20-нд одоо хоньны орд руу орсноор таны хувьд үргэлжлүүлэн өөрийгөө анхаарах, ядаргаа сүлдээгаа одоо өөрийнхөө эрүүл мэндийг бодох. За дээрэс нь илүү дуртай зүйлүүдэд үргэлжлүүлэн хийх, амарч авах гэдэг ийм сэтлүүд рүү та орж эхлэх нэ. Өхрүүдийн маань хувьд ямар ч үсэн энэ будга ариг, сугар гаригийн ухрах хөдөлгөөн нэг талаас одоо урт удаан хугацааны хийж исэн олон зорилго тэмүүлэлээ эргэн харахаас гадна хэртэлт маань тухайн хүмүүсийг илүү олон одоо бүтээлч ажлуудыг дараагийн удаа юу эхлүүлэх үү, юу бүтээх үү гэдэг ийм шийдэл рүү оруулна. Үүнээсээ болоод маш их судалгаа хийх, унших, төлөвлөх, бичих магадгүй одоо зарим маань энэ үеэр өөрийгөө илүү их одоо ангаах, эдгэх тал руугаа орох, за дээрэс нь сэтгэл санаагаа сонсох, бичиж тэмдэглэх гэсэн ийм шийдлүүд рүү өхрүүд маань болон өхрийн ордны ялангуяа мандалттай хүмүүс маань орж эхлэх нэ. За эхрийн ордныхны маань хувьд ирж байгаа сугар гариг, буд гаригийн ухрах хөдөлгөөнүүд. За 3 сарын 2-нд сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийснээрээ өөрөчөө хувьд ямар нэгэн урт удаан хугацааны зорилго тэмүүлэлтээр санхүүгийн одоо төлөвлөгөө хөрөнгө оруулалт шаардагдсан юм уу эхэлнэ. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн урд нь ярьж исэн ажил, бизнес, зорилго тэмүүлэлтээр чинь сурах ёстой, төлөх ёстой, эсвэл хөрөнгө оруулах ёстой ямар нэгэн сургалт, семинар, эсвэл бизнес төлөвлөгөө, санхүүгийн одоо зүйлүүд гарч иж байгаа л энэ үеэр жоохон болгоомжтой байх шаардлагатай. Ямар нэгэн найз нөхдөдөө ярьж исэн төлөвлөгөө зүйлүүд, хөрөнгө оруулалтууд магадгүй зарим маань энэ үеэр ямар сургуульд орох уу, ямар сургалтыг авах уу, онлайнаар сургалт авах уу, онлайнаар сургалт хийх үү гэдэг юм уу. Иймэрхүү олон өөрчлөлтүүд 3 сард бол асар идэвхтэй байна. Ялангуяа 3 сарын 2 болон 3 сарын 14, 15-ны өдрүүдэд бол маш олон онцгой өөрчлөлтүүд тань дээр болж эхэлнэ. Тэгэхээр бол өөрөө чинь хувьд олон нийтийг хамарсан ямар нэгэн ажил хийх гэж байгаа бол үүн дээрээ санхүүгийн асуудал, мөнгө, сургалтынхаа төлбөр эсвэл өөрөө эргүүлээд та урт удаан хугацааныхаа хөрөнгө оруулалтыг яаж цаашаа авах уу, юунд илүү хөрөнгө оруулах уу гэдэг дээрээ судалгаа хийх шаардлагатай үе бол эхлэх нэ. Тэгэхээр 3 сарын 2-ноос 4 сарын 7 хүртэл таны хувьд ерөнхийдөө болгоомжтой байх хэрэгтэй судалгаагаа хийж дуусаад яг одоо жинхэнэ хөдөлгөөн өөрчлөлтүүдийг хийгэж өгч байгаа бол 4 сарын 13-4-өөс эхлүүлэх шаардлагатай. За нөгөө талаас буд гариг 4 сарын 15-нд ухрах хөдөлгөөнөө бас хийж эхэлнэ. Тэнгүү таны ямар нэгэн зорж байгаа зорилго төр чи өөрчлөлтүүд гарч ирэх, зорж байгаа зорилгоо та жоохон өөрчлөх, ямар нэгэн одоо олон нийтийг хамарсан ажил дээр илүү одоо олон хүмүүс юм уу бага хүмүүс цугларах. За нөгөө талаас болохоор өөрөчөө хувьд эргээд олон зорилгоудаа тээж байгаа бол энэ үеэр эргүүлэн нэгтлэн харах, хүмүүстэй маргалдаж сөргөөцлөхөөс зайлсхийх, бас дээрэс нь бусдаас илүү мэдэмхий, бусдаас илүү мэддэг энэ төр гэсэн иймэрхүү хэв шинжүүдэд жоохон анхаарах шаардлагатай ийм үе бол эхлэх нэ. За тэгээд буд гариг маань урагшлах хөдөлгөөнийг 4 сарын 6 гээд бол хийчин. Тэгэхээр тэр үе хүртэл таны хувьд анхаарал болгоомжоо хандуулах шаардлагатай байна. За мэдээж сар хэртэлт бол охины ордонд болж байгаа. Энэ нь таны амьдрал дээр юун дээр нөлөөлж байна вэ гэвэл энэ маань нэг талаасаа өөрөө чин одоо орон байр, гэр бүлийн амьдрал зүйл төр чинь нөлөөлөг болов гэж байна.
Тэгэхээр орон байр гэр бүлийнхэнтэйгээ ямар нэгэн асуудал зүйлүүдийг шийдэг. Тэгэхээр орон байрны асуудал төр чинь дахин маргаан зүйлс үүсэх. Эсвэл орон байртай холбогдсон бичиг цаас, түрээс, эсвэл худалдан авалт, засвар үйлчилгээ, эсвэл гэрт ямар нэгэн техник технологийн асуудал үүсэх иймэрхүү одоо үйл явдлууд болох учраас энэ үеэр орон байртай холбогдсон асуудалтай илүү их анхаарлаа хандуулах мэдээж хэртэлт болж байгаа учраас хэртэлтээс шалтгаалan ямар нэгэн нүүх суух шаардлагатай хувь тавилангийн эргэлт өөрчлөлтүүд хүртэл болох боломжтойг энэ үе анхааруулж байна. За нөгөө талаас болохоор эхрүүдийн маань хувьд бууд гараг таныг удирддаг гараг мэдээж ухрах хөдөлгөөн хийж байгаа маань таныг энэ одоо үедээ бол нэлээд амбицтай, нэлээд зоригтой, нэлээд тэмүүлэлтэй болохыг бол харуулж байна. Гэхдээ энэ зориг тэмүүлэл дээрээ дахиад нэг эргээ хараад яг юуг зорж байгаа вэ? Юу хамгийн чухал вэ гэдгээ эргэн санах боломжийг бас энэхүү ухарж байгаа бууд гарагийн маань нөлөөлөл танд өгч байна. За нар хэртэлт бол мэдээж 3 сарын 29-нд болж байгаа. Энэхүү нар хэртэлт маань таны хувьд нөхөрлөл хүрээллээ өөрчлөх, солих, шинэ хүрээллийг оруулах, шинэ хүмүүстэй дахин нэгдэх, олон найз нөхдөдтэй болох, олон найз нөхдүүдийг хамруулсан, олон хүрээллийг хамруулсан ажил хэрэг бүтээхэд маш амжилттай одоо үе бол эхэлнэ. Энэ бол одоо сүүлийн одоо 1 жил гарны турш таны амьдрал дээр бол өрнөж байгаа. За үүгээр хамгийн сүүлийн хэртэлт болоод ингээд одоо таны хувьд том зорилго, хүрээлэл, мөрөөдөл, хүсэл мөрөөдөл, нийгмийг өөрчлөх, хүмүүсийг өөрчлөх, найз нөхдөө өөрчлөх юм уу? Найз нөхөд дундаа ямар нэгэн одоо хин нэгэн болох гэсэн одоо энэ өөрчлөлтүүд чинь хамгийн сүүлийн удаа хэртэлтэй одоо өгч байна. Тэгэхээр энэ үеийг та анзааран аваад олон нийтийг хамарсан ажил үүсгэх байхад 3 сарын 20-оос хойш илүү идэвхтэй болно. Тэгээ 3 сарын 29 бол маш сайн байна гэж бол харагдаж байна. За дараагийн орд болохоор мэлхийн орд байгаа. Мэлхийн ордынхны маань сугар гариг болон бод гаригийн ухралт, нар сарны хэртэлт гээд маш олон үйл явдлууд 3 сард болж байгаа. Тэгэхээр 3 сарын хувьд энэхүү одоо олон өөрчлөлтүүд маань за таны хувьд болохоор 3 сарын 2 гээд сугар гариг маань ухрах хөдөлгөөн хийж. За энэхүү ухрах хөдөлгөөн маань таны ажил карьер ямар нэгэн ажил карьертай холбогдсон зүйлүүдээр чинь нөлөөлөө өгч байна. Тэгэхээр та төлөвлөж ирсэн ажил чинь саатах, ямар нэгэн улсын байгууллагатай холбогдсон бичиг цаасны ажил чинь иргэн сөхөгдөх. За магадгүй таны хувьд компани чинь ажил юм уу? Эсвэл бизнесийн чинь ажил юм уу? Эсвэл хэрвээ та хэн нэгний доор ажилладаг бол тухайн хүнээс одоо ямар нэгэн урд нь ярьж исэн ажлаа дахин төлөвлөх, хийх, бүтээх гэсэн саналыг сонсох. Эсвэл одоо урд нь яригдж исэн албан тушаал, ажил карьертай холбогдсон зүйлүүд иргэн сөхөгдөн гарч ирэх боломжтой. Үе бол 3 сар тэр чигтээ идэвхтэй болно. За бод гариг ухрах хөдөлгөөнийг хийснээрээ таны хувьд мэлхийн ордныхны маань хувьд олон нийтийн харилцаан дээр мэлхийн ордны мандалттай хүмүүс шүү. Тэгэхээр олон нийтийн харилцаан дээр маш чухал одоо зөв харилцааг үүсгэхгүй бол хуулийн улсын байгууллагаас тань руу чиглэсэн ямар нэгэн үл ойлгогдсон асуудлууд бол хөндөгдөнө. За нөгөө талаас болохоор сугар гариг бас ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. Тэгэхээр санхүү мөнгөтэй холбогдсон ямар нэгэн одоо зүйлс улсын байгууллагатай холбогдсон бас өөрлөвчин чиглэж байна. Нөгөө талаас бод гариг одоо хамтын аяллыг бод гаригтай одоо хувь тавилангийн зангилаа маань хийснээрээ ямар нэгэн одоо гадагшаага чиглэсэн ажил бизнесүүд дахин сөхөгдөн орж ирэх боломжтой учраас энэ үеүүдээр ерөнхийдөө бол таны хувьд төлөвлөгөөгөө зөв гаргах ямар нэгэн зүйл дээр яаран шийдэл гаргахгүй байх хичээгээрээ 3 сарын 3-нд бод гариг хоньны орд руу шилжилт хөдөлгөөн хийн. Тэгэхээр энэ үеүүдээс ахуулаад маш олон одоо зүйлүүдэд анхаарлаа хандуулах ийм шаардлагатай үе эхлэн ялангуяа карьер, ажил мэргэжил, сургууль соёл хэрвээ та одоо оюутан бол сургууль дээрээ юм уу сургуультай холбогдсон ямар нэгэн ажлуудыг та хийх гэж байгаа багштайгаа холбогдсон ийм ажлууд дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Дуусгаагүй ямар нэгэн одоо бичиг цаастай холбогдсон асуудлууд тань дээр үүснэ. За 3 сарын 14-нд болохоор
бүтэн сар охины ордонд гараад бас хэртэлт болж байгаа. Тэгэхээр таны хувьд энэ үе маань өөрөө чинь одоо ямар нэгэн бодол санаа, гэр бүл, ах トゥ самраг садан, за өөрөө чинь богино аялал, за тэгээ ямар нэгэн бизнес төлөвлөгөө зүйлүүд дээр ч бас шинжилт өөрчлөлтүүд гарч ирэх боломжтой үе эхэлж байна. За 3 сарын 15-нд бод гарыг ухрах хөдөлгөөнийг хийж эхэлснээрээ өөрөө чинь хувьд урд нь бодож исэн ажлаа дахин төлөвлөх, эсвэл ажилд орох гэж хөөцөлдөх. Хэрвээ та ажлаасаа гарсан бол энэ үеэр ажил төрөл хайх, олох юм уу, судалгаа шинжилгээ хийх. Нөгөө талаасаа бас ямар нэгэн байдлаар эцэг ихтэйгээ ярьжсэн бас нэг төлөвлөгөө зүйлүүд, урд нь ярьжсэн ажлуудаа, гэр бүлийн амьдралын асуудлуудаа эргэн сөхөн гаргаж ирж асуудлыг шийдэх гэж оролдох юм олон өөрчлөлтүүд болно. Бичиг цаас тамга тэмдэг гэдэг зүйлүүд бол дахин урган гарч ирнэ. Тэр үүн дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Бод гарыг ухарч явах үеүүдэд шинэ ажил эхлүүлэхгүй бол одоо ярианыхаа ихэнд анхааруулсан байгаа. Тэгэхээр үүн дээр анхаарлаа хандуулад илүү их одоо болж игэл шийдэх ёстой тэр чухал бизнесийн холбогдлолтой, ажилтай холбогдсон асуудлуудаа эргэн анхаарах үе судалгааны үеийг бол эхлүүлэх цохилтой байна. За 3 сарын 20-нд нар хоньны орд руу орсноор таны хувьд ажил карьертай холбогдсон цэгцэрхгүй байгаа асуудлууд нааштай болж эхэлнэ. 3 сарын одоо 29-нд таны хувьд сугар гарыг 27-нд сугар гарыг Далаанвантаа аялж 29-нд нар хоньны ордонд хэртэж байгаа. Тэгэхээр энэ үеэр таны хувьд шинэ ажилд орох, шинэ ажлыг хүлээн авах, албан тушаалаа солих гэсэн юм гайхалтай өөрчлөлтүүд бас болж болох юм аа. За тэгээ 3 сарын 30-нд бод гарыг хоньны ордыг орхин одно. Тэгээд 3 сарын 30-нд бод гарыг Далаанвантаа хамтаа аялал хийн. Тэгэхээр энэ үе дээр болохоор болж игэл томоохон асуудлууд дээр шийдлэхгүй байгаад илүү их мэдрэмжэндээ найдах шаардлагатай үе бол эхлэх нэ. Арслангийн орд. За ирж байгаа Арслангийн орд бод гарыг сугар гарагийн ухрах хөдөлгөөн, нар сарны хэртэлд. Арслангуудын маань хувьд болохоор ирж байгаа энэ бод гарыг сугар гарагийн ухралт бол танд ямар нэгэн гадагшаа холбогдсон ажил дээр ч өөрчлөлтүүдийг авчирнаа. Тэгэхээр урд нь та шийдээгүй байсан, урд нь та анхаараагүй байсан гадаад аялал, сургууль, соёл, боловсрал зүйлтэй холбогдсон өөрчлөлтүүд энэ үеэр гарч ирнэ. За өөрийнхөө хувьд болохоор жишээлбэл та хэрвээ гадагшаага сургууль соёл сурдаг, эсвэл та оюутан бол энэ үеэр сургууль соёлтой холбогдсон асуудал, санхүүгийн асуудлууд тийшээгээ илүү чиглэгдэнэ. Хэрвээ та ямар нэгэн бизнес гадаад улс оронтой холбогдсон хийдэг бол энэ үеэр бас буруу ойлголцол, буруу бараа бүтээгдэхүүн, хийлгээл гэсэн ийм саадууд бол үүсэх учраас энэ үеэр ямар нэгэн зүйл худалдаж авахгүй байхыг юм уу, эсвэл ямар нэгэн тийм трейд бизнесээ юм уу зүйлээ жоохон болгоомжтой захиалах зүйлүүд дээр буруу андуурах вэ гэдэг ийм асуудлууд үүснэ. За нөгөө талаас захиалах зүйлүүд юм уу, гадагшаа чиглэсэн ямар нэгэн зүйлс чинь эргээд таны хувьд буруу тийшээгээ явах, буруу газараа очих, андуургах гэдэг ийм саадууд маш их идэвхтэй болж өрнөнө. За нөгөө талаас болохоор нар сарны хэртэлт таны хувьд ямар нэгэн одоо гадагшаа чиглэсэн бас сургууль соёл, улс их орныг дамжсан сургууль соёлтой холбогдсон бас холбож өгнө. Тэр таны хувьд энэ үеэр бас одоо сургуульд орох гээд хөдөлсөж байгаа бол магадгүй сургууль маань олдож болох юм. Эсвэл нөгөө талаараа ямар нэгэн сурагч юмээ сонсох боловч энэ маань эргээд буруу ойлголцол юм уу, эсвэл бичиг цаасны дутуу асуудлаас болж иргэн үүсгэгдэх асуудлууд болж гарч ирэх бүрэн боломжтой. За нөгөө талаас 3 сарын 14-нд бүтэн сар гараад бас хэртэлт болж байгаа учраас энэ маань таны хувьд санхүүгийн байдал дээр чинь маш их өөрчлөлтүүдийг бол татчихээн. Тэгэхээр мөнгө олдог байдал, санхүүгийн байдал дээр жишээлбэл таны хөрөнгө оруулсан зүйл маань өөрчлөгдөх, эсвэл хэмжээний мөнгө төрөхтэй холбоотой асуудлуудаа та энэ үеэр олж харах, за хэртэлтээс шалтгаалan одоо ямар нэгэн хангалттай бус үйл явдал, хангалттай бус санхүүгийн асуудлууд руу шилжүүлж өгөх боломжтой учраас санхүүгээ маш зөв тооцоолох шаардлагатай. Нөгөө талаас таны хувьд ямар нэгэн зээл хөөцөлдөх, зээллэгтэй холбогдлолтой асуудлыг илүү их энэгээр анхаарч эхлэх боломжтой болох нэ.
Бод гариг 3 сарын 15-нд ухрах хөдөлгөөн хийж байгаа маань мэдээж нөгөө талаараа таны хувьд ямар нэгэн санхүүтэй холбогдсон зүйлээ гадагшаага юм уу сургууль соёл боловсролт бол өхөн тодорхой юм уу эсвэл тооцооллын хувьд их тийм буруу тооцоолсон ийм алхмууд бол идэвхтэй гарч ирэхийг анхаарна уу? Хэтэрхий азаа туршсан сонголтууд бас хийж байгаа гэдгээ анхаарах шаардлагатай байна. 3 сарын 20-оос ахуулаад нар хоньны орд руу орсноороо альва зүйл харьцангуй идэвхтэй өөрчлөлттэй болж эхэлнэ. За 3 сарын 27-нд сугар гариг хоньны ордоос гарч очсноороо таны хувьд ажил карьер дээрээ илүү их үр дүнтэй өгөөжтэй алхмуудыг өөртөө татаж эхэлнэ. Ажил карьер руугаа илүү их хөрөнгө оруулалтаа хийх, эсвэл ажил карьер руугаа илүү их анхаарлаа хандуулах. За нөгөөдсөө 3 сарын 29-нд нар хэртэлт болж байгаа ба 8% нарт хэртэлт хоньны ордонд болсноороо өөрөө ч хувьд ямар нэгэн худалдан авах, аялах, сурах гэсэн нисгүүд дээр идэвхтэй бол зарим маань энэ үеэр өөрчлөгдөх, ямар нэгэн гадагшаа чиглэсэн ажил үйлс юм уу төлөвлөгөө маань өөрчлөгдөд илүү шинжлэгдээд магадгүй та гадагшаагаа явах боломжийг хүртэл энэ үеэр өөртөө татчихээн. За нөгөө талаас бас өөрийн хувьд ихтгэл үнэмшил чинь таныг маш олон том алхмуудыг хийх төлөвлөгөө гаргахад нөлөөлнө. Мэдээж 4 сарын 10-аас хойш төлөвлөгөөгөө боловсруулвал хамгийн амжилттай болно гэдгийг та анхаарна уу? Дараагийн орд бол охины орд. За охины ордныхны маань хувьд ирж байгаа бод гаригийн нөлөөлөл. За бод гариг сугар гариг маань охинуудын маань хувьд ялангуяа бод гариг таныг удирддаг гариг маань ухрах хөдөлгөөнийг бол хийх гэж байна. Тэгэхээр энэ ухрах гэж байгаа ухарж байгаа хөдөлгөөн маань 3 сарын 2-нд болно. За таны хувьд энэхүү үйл явдал өөрийн чинь бодол санаа, сэтгэл санааны асуудал дээр илүү их нөлөөллийг бол өгж байна. Нөгөө талаас болохоор энэхүү үйл явдал маань таны хувьд санхүүгийн байдал, сэтгэл санааны байдал руу маш их идэвхтэй нөлөөллийг бол өгж байна. Тэгэхээр санхүүгийн байдал дээрээ та тодорхой хэмжээгээр анхаарах үе, бас сэтгэл санааны байдал дээрээ тодорхой хэмжээний анхаарах ёстой үе эхэлж байна. Охины ордны мандалттай хүмүүс маань энэ үеэр дотоод сэтгэл зүйн өөрчлөлтүүд гарч ирнэ. Хин нэгнээс ямар нэгэн зүйл сонсож мэднэ. Бас дээрээс нь таны хувьд сэтгэл санаа маш их тавгүй болох боломжтой. Учир нь бод гариг, сугар гариг ухрах хөдөлгөөнийг хийхээс гадна сар хэртэл таны ордонд болж байгаа. Ялангуяа охины хувьд энэхүү сар хэртэлт маань сэтгэл санааны чинь хувьд болон ажил үйлсийн хувьд өөрчлөлтүүдийг бол татах нэ. Тэгэхээр хэртэлтийн маань нөлөөлөл 3 сарын дотор идэвхтэй болдог. Ирж байгаа 3 сарын дотор та ажил үйлсээ солих, бодол санаа, сэтгэл санаагаа өөрчлөх. За нөгөө талаас иргэнийн харилцаан дээр ганц биеуд маань хуучин үерхжсэн найз залуу, найз охин, эхнэр нөхөр эксүүд чинь иргэн гарч ирэх бүрэн боломжтой. За нөгөө талаас бас интимэт харилцаа, бэлгийн харьцааны идэвхтэй өөрчлөлтүүд болон хин нэгэн хүнээс ямар нэгэн ховж ив сонсох ийм олон өөрчлөлтүүд бол болно. Тэгэхээр энэ үеүүдэд бол мэдээж таны хувьд фактуудыг цуглуулдаг, мэдээллүүдийг олдог, эсвэл ямар нэгэн нууц мэдээллүүдийг олж мэдснээрээ эргээд таны хандлага, ерөнхий зорилго чинь өөрчлөгдөнө гэдэг ийм байр суурийг бол та энэ үеэр олж харна. Нөгөө талаас бас таны хувьд ямар нэгэн хайгаад олохгүй байсан зүйлээ олж хайж, олж мэдэх. За мэдээж бас үүнийгээ олж мэдснээрээ эргээд та өөрөө маш их өөрчлөгдөх юм хэмжээний дотоод ийм зүйлүүд бол энэ үеэр идэвхтэй болно. Тэгэхээр бол өөрийн хувьд санхүүгийн асуудал, мөнгөтэй холбогдсон зүйл, банктай холбогдсон зүйл, үр ширтэй холбогдсон зүйл эргэн уурхан гарч ирнэ. Бас дээрээс нь таны хувьд өөрийн чинь сэтгэл зүйн зарим нэгэн хямрал, стресс зүйлүүд эргэн гарч ирэх өндөр боломжтой учраас энэ үеэр анхааралтай байх шаардлагатай үе бол эхэлж байна. Нөгөө талаас болохоор өөрийн чинь хувьд энэхүү ухарж байгаа хөдөлгөөн 2 гариг маань таныг нэг талын бас бодож байгаа зүйлүүдэд өөрчлөх, мэдэхгүй байсан зүйлийг чинь мэдүүлж өгөх юм бас үе гэдгийг их эерэг талаар нь олж харах шаардлагатай. Бод гариг маань ухрах хөдөлгөөнийг хийснээрээ таны хувьд дахин өөрөөтөө илүү харилцаа үүсгэх, өөрийн сэтгэл санаанд болж байгаа зүйлүүдээ эргэж олж мэдэх, өөртөө ажиллах гайхалтай боломжийг охины ордны мандалттай хүмүүст маань өгч байна.
За тэгээд нар хэртэлт маань бас нөгөө талаараа охины ордных нь маш хүчтэй дотоод өөрчлөлтүүдийг өгнө. Сэтгэл зүйн хувьд бас их өөрчлөлтүүдийг өгнө. Сэтгэл зүйд ч үүсэдсэн таглаасаад асуудлуудыг та энэ үеэр олж харна. Тэгээ энэ үеэр интимэт харилцаа маш их идэвхтэй болох үе байна. Нөгөө талаас бас таны хувьд сэтгэл санаандаа үүсэдсэн саад блокийг өөрөөсөө зайлуулах, үүнээсээ шалтгаалаад цаашдын зорилго тэмүүлэл дээр чинь асар том одоо юу гэдэг өөр эерэг нээлттэй өнцөг үүснэ гэдэгт итгэлтэй байна. За жинлүүрийн орд. Жинлүүрийн ордныхны маань хувьд ирж байгаа энэ одоо 2 гаригийн маань сугар бод гаригийн маань ухрах хөдөлгөөн нар сарны маань хэртэлт 3 сард болж байна. Тэгэхээр энэхүү одоо хэртэлтийн маань гол үйл явдлууд. За ялангуяа одоо тухайн сард маань жинлүүрүүдэд бол сугар гаригийн иргэшил явдаг. Тэгэхээр сугар гариг маань тухайн одоо 2 жилийн дараа ухрах хөдөлгөөнийг дахиад хийж байгаа. Тэгэхээр таны яг харилцаа холбоог татдаг эрэмийн харилцаа, бизнесийн хамтрал зүйлүүдэр чинь болж байна. Тэгэхээр өөрөөр хувьд энэ ухрах хөдөлгөөн маань танд хин нэгэн хүнийг өнгөрснөөс авчрах буюу одоо урд нь мэддэг байсан хин нэгэн хүн амьдралд чинь иргэн орж ирэх. За нөгөө талаасаа бас гэр бүлийн харилцаа, эрэмийн харилцаан дээр шийдэж чадахгүй байсан олон асуудлуудаа шийдэх боломжийг өгнө. За нөгөө талаас бас одоо харилцаан дээр чинь дутагдаад байсан одоо эвтэй байдал, баланстай байдал иргэн гарч ирнэ. Эсвэл одоо юу жишээлбэл та аль хэдийн шийдсэн байсан салцсан одоо юу гэдэг харилцаа маань иргэн амьдралд чинь гарч ирээд дахин таныг тухайн момент руу, тухайн харилцаа руу иргэн орохыг бол шаардна. Гэхдээ бол мэдээж ухрах хөдөлгөөн хийцэн байх үед бол харилцаа холбоог тогтоох шаардлагагүй. Харилцаа холбоо иргэн гарч ирж амьдралд чинь ямар нэгэн зүйлийг эргэж харуулахыг нөлөөлөд эцсийн үр дүндээ та яах гэж салсан бэ гэдгийг эргэж ойлгоод хоёр тишээ болдог ийм үе байдаг учраас жинлүүрийн ордны мандалттай хүмүүс маань энэ үеэр болж игэл харилцаан дээрээ шийдэл дээр илүү доктортой байхыг бол зөвлөхөр харагдаж байна. За нөгөө талаас мэдээж одоо үнэхээр та хуучин экстэйгээр эргэж нийлмээр байгаа бол энэ үе бол маш том боломж гэдгийг бас хүлээн авах шаардлагатай. За буд гариг бас ухрах хөдөлгөөнийг бол хийж байна. Буд гариг манаас их харилцаа холбоонд ир чин хийн. Эргээд ажил үйлсээ чин байдал руу орно. Тэгэхээр харилцаа, ажил үйлс гэдэг зүйл бол энэ 3 сард бол маш их идэвхтэй нөлөөлөх нэ. Нөгөө талаас болохоор харилцаа холбоо болон гэр бүлийн харилцаа, эрэмийн харилцаа, ажил үйлсийн харилцаа, бизнесийн харилцаа бүгд таныг маш их идэвхтэй одоо бусд хүмүүс рүү чиглүүлэн байхаас гадна 3 сарын 14, 3 сарын 29 гэдэг үеүүдэд бол нар сарны хэртэлтүүд бол болж байгаа. Тэгэхээр энэ хэртэлтүүд маань таны хувьд нэг талаасаа сар хэртэлт охины ордонд 3 сарын 14-нд болж байгаа нь таны бодол санаа, дотоод сэтгэл санаа, өөрийн чинь дотоод өнцөг, зүүд нойроо чинь маш их идэвхтэй болгож өгнө. Тэгэхээр ямар нэгэн даалдын хүч өөрт чинь нөлөөлж байгаа мэдрэмжүүдийг төрүүлэх, за зарим талаараа бас өөрийн чинь сэтгэл санаа, бодол санаа, зүүд нойр чинь маш их идэвхтэй болох. За нөгөө талаас өөрийнхөө одоо амьдралд ямар нэгэн саад асуудлууд байгаа бол өөрөөсөө олж харах, сэтгэл зүйн докторгүй байдлаа олж мэдэх. За нөгөө талаас бас сэтгэл санаа чинь өөрөө чинь одоо ямар байдлаар цаашаа явахыг чиглүүлэх, өөрт чинь үүсэдсэн гацаа саад, өөрөө чинь сул тал давуу талуудыг энэ үеэр хэртэлт маань маш их идэвхтэй болгож өгнө. Үүнээс шалтгаалаа та өөрийнхөө сул тал давуу талыг олж харах. За нөгөө талаас харилцаа холбоон дээр ямар хуу зүйл хүсэж байгаа вэ гэдгийг илүү их олж мэдэх. Өөрийнх чинь хувьд цаашид харилцаа холбоо, эрэмийн харилцаа маань ямар хуу явах вэ гэдгээ харилцагч партнертай хэлэх гэх мэтчлэн олон юм дотоод өөрчлөлтүүд бол жинлүүрийн ордныханд маань 3 сар төржигтэй болохоор байна. Нөгөө талаас одоо нар хэртэлт хүртэл 3 сарын 29-нд таны эсрэг талын харилцааны байршил дээр чинь болсноор таны хувьд эргээд одоо харилцаж байгаа хүмүүсээ илүү их таньж мэдэх, тэр хүний амьдралд өөрчлөлт орох. За гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд гэвэл мэдээж эрэмийн
нөхрийн чинь эхнэрийн чинь амьдралд шинэ өөрчлөлтүүд гарч ирэх, амьдрал ажил үйлс нь илүү сайжрах, илүү олон боломжуудыг татах юм таатай үе бол эхэлж байна. Нөгөө талаар буд гараг хоньны ордноос одоо ухрах хөдөлгөөн хийсээр загас руу орсноор таны хувьд ажил үйлс дээр ямар асуудалтай байгаа үнийг эргэн харж дутуу хийсэн ажлаа нөхөх, дутуу дуусгасан зүйлүүдэд эргэн харах, бичиг цаастай холбоотой буруу алдаатай асуудлуудаа эргэн нэгтлэх шийдэх боломжийг бас өгнө. За, дараагийн орд болохоор хилэнцгийн орд. За, энэ ухрах гэж байгаа 2 гариг нар сарны хэртэлт маань 3 сард. Хилэнцүүдийн маань хувьд энэхүү үйл явдал таны ажил үйлс дээр болох нэ. Тэгэхээр өдөр тутам та цагаа хаана өнгөрөөдөг вэ? Одоо фитнес дээр юу, офис дээр юу, эсвэл гэрийнхаа одоо юу гэдэг илүү гэр бүлтэйгээ юу. За, ямар ч байсан энэ маань таны өдөр болгон хаана цаг хугацаагаа өнгөрөөдөг вэ? Энэ үйл явдал дээр чи аль юу идэвхтэй болох нь байна. За, ямар ч байсан таны ажил үйлс, офисын одоо хувьд ажлын байран дээр ямар нэгэн асуудлууд үүсэх, хуучин одоо хийж исэн ажил дээр чинь саад бэрхшээл учрах, ямар нэгэн төлөвлөөний дагуу бус болох, эрүүл мэндийн асуудал үүсэх, мэдрэлтэй холбоотой асуудал үүсэх, ходоод гидстэй холбоотой асуудал үүсэх боломжтой. За, санхүүгийн байдалтай анхаарах, тооцоо тооллого сайн хийх юм уу, тооцоололттой хандахгүй бол энэ сар танд бас их төвөгтэй болохоор харагдаж байна. Нөгөө талаас хилэнцүүдийн маань хувьд өөрт чинь ямар нэгэн нуугдмал байсан дайсан саадууд энэ үеэр асар идэвхтэй болно. Тэгэхээр өрсөлдөгч нар чинь ажилд чинь амьдралд чинь саад болдог хүмүүс илүү идэвхтэй өөрөө чинь асуудал дээр гарч ирнэ. Тэгэхээр энэ маань хин ч байж болно, хамаатан садан гэр бүл найз эсвэл ажлын байран дээр офис дээр байдаг хүмүүс чинь аль нэгэн одоо нуугдмал байдаг тэр саад асуудлууд юм уу хүмүүс маань танд асар идэвхтэй одоо өдөр тутмын ажил амьдралдаа шин саад болж гарч ирнэ. Гэхдээ энийг та даван туулах бүрэн чадамжтай байна. За, нөгөө талаас мөнгө санхүүгийн байдал дээр тооцоотой байх шаардлагатай үе бол мөн яагаад тэгэхээр таны өөрийн чинь амьдралын хэлбэр, таны өөрийн чинь амьдралтай холбогдсон ямар нэгэн үрлэг зарлах чинь энэ үеэр хэрэгсээ хитрэх өндөр боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Хилэнцүүдийн маань хувьд буюу хилэнцгийн ордны мандалттай хүмүүс маань энэхүү нар сарны хэртэлтэнд асар олон дайсан саадуудад даван туулах магадгүй та хоол хүнсээ зогсоох, эсвэл ажил үйлсээ зогслоох, эсвэл гэр бүл эрүүл мэнд гээд өдөр тутам шийдэх ёстой зүйл үр ширтэй холбогдсон асуудлууд гээд бүгд энэ үеэр маш их идэвхтэй гарч ирнэ. Тэгэхээр энэ үеийг та даван туулаад бүх зүйлүүдэд авахын тулд маш их хөдөлмөрлөх одоо саруудын чинь 2025 оны 3 сар байхаар байна гэж бол харагдаж байна. Нөгөө талаас болохоор 3 сард бол хилэнцүүдийн маань хувьд масар их завгүй сар өөрөө болно. Тэгэхээр энэ олон асуудлуудыг шийдэхийн тулд та нэлээд ингээд одоо олон зүйлүүдийг өдөржингөө хийх, ярих, бүтээх одоо юу гэдэг шийдэх, хадгалах энэ гэсэн эсвэл төлөх гэсэн ийм асар олон зүйлүүд рүү шилжилт хөдөлгөөнийг бол хийж байна. 3 сарын 14-нд бүтэн сар гараад хэртэлт болж байгаа. Тэгэхээр энэ үе маань таны хувьд хилэнцүүдэд маань хүрээлэл найз нөхөд зүйлүүдэд дахин одоо анхаарах. За, дээрэс нь урт удаан хугацааны зорилго тэмүүлэлээ илүү их анхааран үзэх. За, дээрэс нь ямар зүйлд та хөрөнгө оруулалт хийж ирсэн, ямар зүйлд та үр дүнгээ өгж ирсэн, ямар зүйлийг та хүсээд мөрөөдөд явж ирсэн, энэ болгон дээр чинь бол үр дүнгуудээ өгнө. Харин дараагийн одоо зорилго маань юу болох вэ гэдгийг илүү төлөвлөх ийм үйл явдлыг сар хэртэлт маань танд өгнө. Тэгвэл үүний дараа буд гараг ухрах хөдөлгөөний 3 сарын 15-нд хийснээрээ өөрийн хувьд ажил дээрээ дахин хяналттай ажиллах, дараагийн ажлаа төлөвлөх, дээрэс нь амьдралын хэлбэр цаг нараа өөрчлөх, бүх зүйлээ ийм режим цаг нартай оруулж иж энэ олон асуудлуудыг даван туулна гэдгээ та анхаарах шаардлагатай. 3 сарын 20-нд болохоор нар хоньны орд руу ирснээрээ ерөнхийдөө бол та илүү их хүчтэй, зоригтой саадуудыг давсан ийм шийдлүүдэд хүрч эхэлнэ. Тэр болтол бол одоо нэлээд самгардах юм уу, нэлээд одоо олон асуудлуудыг шийдэх гэж одоо даруулах боломжтой байна. Нөгөө талаас болохоор 3 сарын 20-д болон 27-ны өдрүүдэд ямар ч байсан санхүүгийн асуудлаасаа гараад саадуудаа давчих бүрэн боломжуудаар хангаж өгнө. 3 сарын 29-нд нар хэртэлт одоо болж байгаа. Тэгэхээр энэ нар хэртэлт маань таны хувьд
ажлын байраа солих, офисоо солих, ажил дээрээ болж байгаа асуудлуудад даван туулах гэсэн юм олон эерэг шийдлүүдээр хангаж өгнө. За дараагийн орд болохоор номын орд. За номын ордныхны маань хувьд ирж байгаа энэ буд гариг, сугар гаригийн ухрах хөдөлгөөн. За тэгээд нар сарны хэртэлт маань 3 сард битүү одоо үйл явдалтай юм сар байгаа. Тэгэхээр номуудын маань хувьд энэ маань таны ганц биеуд маань романтик харилцаа, өөрийгөө илэрхийлэх байдал, өөртөөгөө харилцах харилцаа болон өөрийгөө бусдын өмнө ил гаргадаг одоо ийм хөгжилтэй, зугаатай, эсвэл хоббитой энэ хэсэг дээр ч юм бол ухрах хөдөлгөөнүүдийг хийн. Гэр бүлтэй хүмүүс маань энэ үеэр илүү их романтик харилцаанд анхаарч эхлүүлнэ. Үр хүүхэдтэй хүмүүс маань энэ үеэр үр хүүхэдтэй илүү их анхаарч эхлэх нэ. За таны хувьд ямар ч байсан хобби зүйлүүдэд илүү хэрэгүүлэн олж авах боломжтой. За энэ хоёр гариг маань ухрах хөдөлгөөний хоньны ордонд хийснээрээ таны хувьд хобби, өөрийнхөө дурладаг зүйлүүдийг илүү их эргэн олж авч хийж эхлүүлэх сонирхлыг бол бүрдүүлнэ. Үр хүүхэдтэй хүмүүс маань энэ үеэр үр хүүхдийнхаа сургууль соёл, үр хүүхдийнхаа хувьд анхаарал их шаардагдсан, үр хүүхэдтэй холбогдсон буруу ойлголцол, сургууль соёлын асуудал, мөнгө санхүүгийн юм уу төлбөр ялбарын асуудлууд бол маш их идэвхтэй иргэн гарч ирэх боломжтой байна. Нөгөө талаас болохоор тухайн одоо сард 3 сарын 14-нд бүтэн сар хэртэлт охины ордонд болж байна. Тэгэхээр энэ охины ордонд болж байгаа хэртэлт маань номуудын маань хувьд ажил карьер дээр чинь илүү их болж байна. Тэгэхээр ямар одоо ажил карьер зүйл дээр өөрөө та шийдлээ өгж байгаа, карьер дээр ямар хөө байдалтай байгаа энэ зүйлүүд дээр өөрчлөлт шинжилтүүд гарч ирнэ. Ямар нэгэн ажлыг та болоод шинэ ажлыг эхлүүлэх сонирхлыг энэ үе өгөж болох юм. Нөгөө талаас бас одоо 3 сарын 15-нд буд гариг ухрах хөдөлгөөн хийгээд одоо ухрах хөдөлгөөн хийснээрээ таны хувьд гол анхаарал үр хүүхэд юм уу, өөрийн чинь хобби, сонирхол юм уу, эсвэл өөрийн чинь ямар нэгэн сурж мэдэх, боловсрох, одоо хоббигоороо сурах, эсвэл өөрийгөө илүү их боловсралтай болгохын тулд шинэ одоо сургалт семинарт хамрагдах гэсэн юм шийдлүүд иргэн орж ирнэ. Тэгэхээр магадгүй та урд нь ямар нэгэн зүйл сонирхоод хайцсан байсан бол энийг эхлүүлнэ. Ямар нэгэн зүйл иргэн урган гарч ирснээрээ та шинэ зүйлүүдийг дахин нэвтрүүлнэ. Гэхдээ ихэвчлэн энэ үеэр хуучин зүйлүүд иргэн урган гарч ирдэг учраас шинэ ихээсээ илүүтэйгээр урд нь мартцсан, хийндэ гэж бодож байгаа болцсон, эхлүүлэндэ гэж хайцсан, эсвэл эхлээд хайцсан байсан ажил эсвэл хобби зүйлүүдээ буцаан нөхөн эргүүлэн олж авнаа. За нөгөө талаас болохоор нар хэртэлт маань таны хувьд бас өөрийгөө ойлгох, анхаарах, өөртөөгөө ажиллах, өөрийгөө сонсох, өөрийнхөө одоо сонирхлыг илүү их нэгт тавих гэдэг энэ үйл явдлууд төр чи идэвхтэй өрнөж байна. За дээрэс нь маш зоригтой алхмуудыг та тавиад бусдаас нийгмээс тусгаарлаж өөрийгөө илүү их эрэлхийлсэн шин сонголтуудыг та 3 сарын 20-оос 29-ний хооронд идэвхтэй хийж эхэлнэ. Нөгөө талаас 3 сарын 30 гаргаад илүү ажилдаа анхаарах, эрүүл мэндэд анхаарах, илүү их одоо юу гэдэг нь тоцоололтой болох боломжийг өгөж эхлэх нэ гэж бол харагдаж байна. За дараагийн орд болохоор матрын орд. За матрын ордынхны маань явж байгаа 2 буд сугар гаригийн ухрах хөдөлгөөн, нар сарны хэртэлт. За буд гариг, сугар гариг маань таны хувьд ухрах хөдөлгөөн үү? Таны гэр бүлийн амьдрал, орон байран дээр бол хийн. Тэгэхээр та гэртээ ямар нэгэн шин зүйл худалдаж авах гэж байгаа, засвар хийх гэж байгаа, байр худалдаж авах гэж байгаа, эсвэл нүүх гэж байгаа бол энэ үеэр жоохон болгоомжтой анзаарахтай байхгүй бол болохгүй. Таны хувьд шийдсэн шийдэл чинь буруудах, сонголт чинь буруудах, эсвэл авсан одоо буудан чинь, авсан электроник, авсан телевиз чинь, ТV чинь ч гэдэг юм энэ үеэр иргэн буцаагдах юм уу, буруу ойлголцол үүсэх юм уу, ямар нэгэн юм саад асуудал бол үүсэх өндөр боломжтой. Тэгэхээр орон байраа засахдаа буруу одоо юу гэдэг засал шийдлүүдийг хийх ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ үеээр болж игэл илүү их судлах шаардлагатай, илүү их анхаарах шаардлагатай, дахин хийх гэж байгаа юм уу, авах гэж байгаа юм уу, нүүх гэж байгаа юм уу, байр орон сууц, эсвэл гэр бүлтэй авах гэж байгаа тавилга зүйлүүдээ дахин судлан анхаарах шаардлагатай. Нэг зүйл авсны дараа дахиад өөр зүйл авах хэрэгтэй байсан ч гэдэг юм уу. Ингээд олон саадууд тань дээр үүсэх өндөр боломжтойг анхааран үзэх шаардлагатай. Нөгөө талаас бас таны хувьд
ажил төрлөө гэрээсээ хийх, ажил төрлөө гэрээсээ явуулах юм боломжийг бас нэг талаараа 3 сар маань танд өгнө. За 3 сард нөгөө талаас матруудын маань хувьд ямар нэгэн одоо итгэж үнэмшдэг зүйл дээрээ иргэн одоо анхаарах шаардлагатай юм уу? Итгэл үнэмшил зүйлүүд болон ямар нэгэн өөрийн чинь одоо хувь тавиланг олж хардаг эсгүүд чи иргэн сөхөгдөн гарч ирнэ. Матруудын маань хувьд бас эрүүл мэндийн асуудал дээр анхаарах шаардлагатай болно. Ялангуяа цээж, уушгаа илүү их анхаарах ёстой үе бол эхэлж байна. За нөгөө талаас орон байранда ямар нэгэн үр шир мөнгө санхүүгийн асуудалтай бол энэ маань иргэн урган гарч ирнэ. Тийм учраас энэ хоёр гарагийн маань ухрах хөдөлгөөн таныг гэр бүлийн одоо тэр асуудлууд дээр анхаарлаа хандуулж яаран шийдвэр гаргахгүйгээр 4 сарын 14-т ямар нэгэн томоохон шийдэл гарахгүй байхыг зөвлөж байна. За нөгөө талаас нар сарны хэртэлт болохоор нэг талаараа таны хувьд өөрийн чин итгэл үнэмшил, өөрийн чин одоо азтай, зоригтой үйл явдал дээр итгэл одоо үнэмшил чинь үүсэн гарч ирж байна. Нөгөө талаас бас одоо сургууль соёлоо төгсөх гэж байгаа, сургууль соёлтой холбоотой асуудлаа шийдэх гэж байгаа бол энэ бүтэн сараар таны хувьд шийдэх боломжийг өгнө. 3 сарын 15-нд бод гарыг ухрах хөдөлгөөнийг хоньны ордонд хийснээрээ таны хувьд маш анхааралтай байж гэр орондоо одоо юу гэдэг тог цахилгааны асуудал үүсгэх, ямар нэгэн цахилгааны асуудалтай холбогдсон гал гарах гэх мэтчлэн саад асуудлуудыг анхааралтай авч үзэх шаардлагатай. За 3 сарын 20-д гаргаад нар хоньны орд руу орно. 3 сарын 29-нд нар хэртэлт хоньны ордонд болно. Тэгэхээр үнэхээр нүүх ёстой, суух ёстой, одоо юу гэдэг орон байраа өөрчлөх ёстой бол 3 сарын 29 илүү одоо чухал том өөрчлөлтүүдийг татчихээн. Бас дээрэс нь гэр бүл эцэг эхтэйгээ харилцаагаа анхаарах илүү дотносох юм шаардлагатай үйл эхэлж байна. За нүүх суух ёстой асуудлууд бол 3 сарын сүүлээс 4 сарын 10-ны хооронд шийдэгдвэл илүү зөв цохилтой болж эхлэх нэ гэж бол харагдаж байна. Энэ дараагийн орд бол Бомбей орд. За Бомбей ордныхны маань хувьд ирж байгаа энэ хоёр одоо сугар бод гарагийн ухрах хөдөлгөөн таны амьдралд нэг талаасаа санхүүгийн байдал, нөгөө талаараа бизнес, ажил үйлс, ах トゥ самраг садан богино аялал дээр чинь идэвхтэй өрнөж байна. Тэгэхээр энэ үе маань таны хувьд нэг талаасаа санхүүгийн байдалд анхаарах, тооцооллоо зөв гаргах, мөнгө санхүүтэй холбогдсон асуудлуудаа анхаарахаас гадна өөрөө чинь одоо ямар нэгэн цаашд явах гэж байгаа аялал зорилго зүйлүүд бас дээрэс нь машин тэрэг унаа тэрэгтэй холбогдсон ямар нэгэн асуудлуудтай бол энийгээ засаж залруулах боломжийг бол өгнө. Хэрвээ та одоо жишээлбэл шинэ машин худалдаж авъя гэж бодож байгаа бол 3 сарын одоо энэ 2-ноос 4 сарын 7-ны хүртэл агүй идэвхтэй юм анхаарах боловч шинэ зүйлүүдийг эхлүүлэх эд ангийг одоо юу гэдэг эд анги зүйлүүдийг захиалах, авах эсвэл эд ангиад машин тэргээд засуулах гэсэн юм зүйлүүд бол айгүй идэвхтэй болох боломжтой. Энэ үеэр одоо анхааралтай байхгүй бол буруу сэрийн кодтой зүйл захиалах ч гэдэг юм уу. Эсвэл захиалсан зүйл маань буруу хэлбэр дүрстэй ирэх ч гэдэг юм уу. Иймэрхүү садтай байж болох үст. За нөгөө талаасаа болохоор таны хувьд энэ үеэр ажил бизнес дээр илүү их анхаарлаа хандуулах, ямархуу зүйл худалдаж авах уу, ямархуу зүйлийг бизнестэй оруулах уу гэдэг дээр илүү их анхаарал чинь бол төвлөрнө. За дээрэс нь ах トゥ самраг садантайгаа харилцаа холбоо мөнгөний асуудлуудаа шийднэ. За нөгөө талаас бол одоо шийдэх боломжуудыг энэ эргэн харах энэ гаригуудын ухралтууд бол танд өгнө. За бүтэн сар маань охины ордонд гарч байна. Тэгэхээр энэ маань Бомбей ордныхны маань хувьд дотоод сэтгэл санаагаа сонсох, ямар нэгэн хуучин эд зүйлүүдээ өөрөөсөө холдуулах, магадгүй удаан хугацаанд дурсамжин чинь үлдсэн хэрэгцээгүй болсон зүйлүүд энэ үеэр танаас холдож одох шаардлагатай болох юм боломжийг өгж байна. Нөгөө талаасаа бас гэр бүл эцэг их эсвэл харилцаа холбоо ямар нэгэн зүйлтэй холбогдсон нууц зүйлүүдийг олж авч мэдэх боломжтой, хэн нэгэн хүний болон өөрийн чинь сэтгэл санааны асуудлуудыг олж мэдэх боломжтой. За 3 сарын 15-нд болохоор бод гарыг ухрах хөдөлгөөний хоньны ордонд хийснээр өөрөө чинь хувьд ямар нэгэн удаан хугацаанд яригдчихсэн унаа тэрэг, машин тэрэг
богино аялалд явдаг энэ асуудлууд бол эргэн урган гарч ирнэ. Тэгэхээр энэ үеэр та гарч ирсэн зүйлүүдийг яаж шийдэх үү, яаж засаж залруулах уу, машин тэрэгчээ эвдэрх өндөр боломжтой юм уу, эсвэл ямар нэгэн техникийн асуудлууд нэр үүсэх боломжтойг анхаарах хэрэгтэй. Яг ухрах хөдөлгөөн болох энэ үеүүдээр хуучин эвдрэл хэмжлүүд эргэн засагдаагүй зүйлүүд гарч ирдэг учраас дахин та асуудлаа шийдэх гэж явах бас ийм ойр ойрхон явах богино аяллууд бас их идэвхтэй болох нэ. За нөгөө талаас болохоор бомбуудын маань хувьд нар хоньны ордонд 3 сарын 20-д гэж орно. Тэгэхээр энэ үеүүдээр ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй зүйлүүдийн шийдлийг бол олж эхэлнэ. Бодол санаанд чинь шинэ идэ санаа төрнө. За 3 сарын 20 7-оос 29-ний хооронд нар хэртэлт болсноор таны хувьд ямар нэгэн унаа тэргээс ойлгох шинэ машин тэрэг авах эсвэл богино аялалд явах эсвэл шинэ сонирхож байсан сэдвээрээ сургалт семинаранд суух, онлайн курс дугуулan эхлүүлэх, явуулах гэсэн их олон боломжууд идэвхтэй болж өгнө. Тэгээ бод гараг маань 3 сарын 30-нд хоньны ордноос гараад явчихна. 3 сарын 30-нд Далайн гараг хоньны ордонд ирнэ. Тэгэхээр энэ үеүүдээр бол мэдээж таны хувьд ямар нэгэн бодол санаанд чинь шинэ идэ санаа төрж үүнийг ажил хэрэг боломжоор 3 сарын төгсгөл хэсэг маань танд хангаж өгнө. За загасны ордныхны маань хувьд. За ирж байгаа 2 гараг буюу бод сугар гарагийн ухрах хөдөлгөөн таны хувьд санхүүгийн байдал болон таны өөрийн чинь ордонд асар чухал болохоор. За ялангуяа таны хувьд жилийн энэ 3 сарын эхний 10 хоног дээр болохоор өөрөө чинь санхүүгийн байдал мөнгөтэй холбогдсон асуудал төр чинь үрлэг идэвхтэй гарч ирэх боломжтой. Та төлөвлөгөө маш их мөнгө өрөх боломжтой харагдаж байна. Тэгэхээр энэ төлөвлөгөө маш их мөнгө үрж байгаа байдал чинь нэг талаараа таны өөрийн чинь бодол санаа ямар нэгэн айдас стресстэй холбогдсон байж иж болох үе харагдаж байна. Нөгөө талаасаа бас таны хувьд буруу зүйл худалдаж аваад эргээд санхүүгийн асуудал дээр зөв тооцоолол гаргах гэж нэлээд нэгтлэх боломжтой харагдаж байна. Бусдаа ямар нэгэн зүйлийг буруу ярилцж тохиролсноороо шалтгаалаад та эргэж засаж залруулах гэж явах юм шаардлагатай хүчин зүйлүүд энэ 3 сарын эхний 10 хоногт маш их идэвхтэй болно. 2 дугаар 10 хоногоос нь ахуулаад загаснууд маань илүү бодож байгаа, ярьж байгаа зүйлүүдээр анхааралтай байхгүй бол хүмүүс таныг буруу ойлгох, таныг буруугаар хүлээж авах, таны хэлсэн зүйлийг эргээд өөрлөвч ашиглах боломжтой гэдгийг 3 сарын 15-наас хойш анхаарах шаардлагатай. За 3 сарын 14-нд болохоор загасны ордныхны маань хувьд яг эсрэг талын харилцаан дээр чинь сар хэртэлт болсноор таны хувьд амьдралаас чинь зарим нэгэн хүмүүс холдож эхэлнэ. Ягаад тэгэхээр таны хувьд таныг ойлгодог, таныг хүрээлдэг хүмүүсээ эдгээр мөн үү биш үү гэдгийг илүү шалгасан, ойлгомжтой харуулсан хин нь хинбэ гэдгийг таниулсан юм том хэртэлт болно. Тэгэхээр энэ хэртэлт маань таныг эргээд хүмүүсийг амьдралаасаа хин нь хинбэ гэдгийг ойлгож явуулах, нөгөө талаараа өөрөө өөртөө анхаарлаа хандуулж өөрөө өөртөө хөрөнгө оруулах боломжоор хангаж эхлэх нэ. За 3 сарын 15-нд бод гараг ухрах хөдөлгөөн хийгээд за нөгөө талаас 3 сарын 20-нд нар хоньны орд руу орсноор таны хувьд бүх зүйл санхүүгийн байдал, бүх зүйл өөрөө чинь төлөвлөгөө, бүх зүйл өөрөө чинь мөнгөө дахин яаж үржүүлж олох уу, яаж бий болгох уу гэдэг юм бодол санаа руу шилжиж эхэлнэ. За нөгөө талаасаа бас сугар гараг маань далайн вантай аялаад таны орд руу орсноор таны хувьд өөртөө итгэх итгэл нэмэгдэж, өөртөөгөө харилцах харилцаа сайжирч, нөгөө талаараа бас энэ үеэр та ямар нэгэн өөрийгөө яаж гоё сайхан болох уу гэсэн ийм гоо сайхны, эрүүл мэндийн юм шинжилт өөрчлөлтүүдийг өөр дөрөө хийх сонирхол давтаж эхэлнэ. За мэдээж 3 сарын 29-нд нар хэртэлт хоньны ордонд болсноороо таны санхүүгийн байдал дээр маш том боломжууд бол үе таалгаа нээж эхэлнэ. Тэгээд мэдээж энэ үе таалгаа нээгээд эхэлснээрээ таны хувьд мөнгө санхүү дээр чинь дахин үрлэг зарлага болон олох гэдэг юм идэвхтэй энергийн өөрчлөлт солилцоо бол гарч ирж байна. За бод гараг ухрах хөдөлгөөнийг өргөжлүүлэн хийгээд хоньны ордоос гараад таны орд руу загас руу орж байгаа. Тэгэхээр энэ үе дээр таны хувьд бусдаа маш их зүйлүүдийг ярилцах, урд нь ярьжсэн зүйлүүдээ өөрөө биечлэн бий болгох, маш олон хүмүүстэй ярилцах ажлуудыг та идэвхтэй болгож эхэлнэ. Нэг талаасаа таны амьдралаас хэрэгцээгүй болсон хүмүүс холдож, эргээд таны хувьд өөрөө та яг амьдралынхаа гол төв хэсэг болж өөрөө өөртөө анхаарлаа хандуулж, өөрөө өөртөө
гол одоо шийдэх ёстой шийдлүүдэд бүрдүүлж эхэлнэ. Энэ 3 сард тэр чигээрээ таны өөрөө чи хувийн зорилго, санхүүгийн байдал хамгийн чухал нэг тавигдж байгаа учраас энэ үеэр загаснууд маань өөрийгөө эргүүлэн олж авах, өөрийнхөө санхүүгийн асуудлыг өөрийнхөө гарт эргүүлэн барьж авах боломжоор хангаж байна.